Намайг Наран гаруй гэдэг Солонгос улсад 10 гаруй жил амьдраад одоо сэтгүүлч мэрэгчлэрээ Солонгост ажиллаж байна. За манай компанийн хувьд болохоор Avizom гэдэг энэ төслийг хэрэгжүүлээд одоогийн байдлаар YouTube, Facebook, Instagram хуудасыг нэлээд идэвхтэй ажил гарангийн хугацаанд хийгээд нэлээд олон гой контентуудыг хийгээд явж байгаа. За энэ жилийн хувьд хамгийн их нэг сард энэ сэтгүүлээ бид нар хүлээж аваад байна. За сэтгүүлийн хувьд болохоор ер нь ингээд Солонгост энэ талаар мэдээллийг хайхад бол хайлт нэлээд хэцүү байдаг шүү дээ. Яг Google-ийн сайхаар монгол хэл дээр бол ойлгохтой яг бодит мэдээлэлүүд гарч ирэхгүй. За тэрнээс гадна тэгвэл хаанаас яхаа бид Facebook-ээс сайхаа шаардлага гардаг. Facebook дээр бол нөгөө хүмүүсийн хувийн үзэл бодол орсон яг тодорхой мэдээлэлтэй биш юм нэлээд эргэлзүүлсэн мэдээлэлүүд байдаг болохоор тэгвэл бид нар яг ингээд Солонгост амьдарч байгаа монголчууд өөрсдөө туршлага одоо туулсан зүйл дээрээ тулгуурлаад яг бодит мэдээллийг нэгдүгээр түргэе. Хоёрдугаар би өөрөө ч гэсэн одоо 10 жил Солонгост амьдарсан ч гэсэн Солонгос хэл дээр ингээд одоо Naver гэдэг маш том мэдээллийн платформ байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд хайлт хийсэн ч гэсэн би өөрөө ингээд баг төөрөгддөг байхгүй. Яг ороод үзэхээр ингээл одоо маш олон төрлийн хувилбаруудыг надад санал болгоно шүү дээ. Тэгэхээр тиймээс яг юу нүний гэдэг нэг шүүгээд гаргаж ирэхэд маш хэцүү. Тэгвэл яг энийг энэ тухайн орны хүмүүс нь бид нар шүүгээд танилцуулаад энэ ялангуяа Солонгост амьдарч байгаа гадаад хүмүүс хэрэгтэй мэдээллүүд тэднэрт одоо боломжууд юу байдгийг одоо тэр хүмүүс хөнгөлөлттэй хэрэглээ одоо эрүүл мэндийн салбарт ч юм уу банк одоо санхүүгийн салбарт ч юм уу үйлчлэгийн салбарууд ч юм уу ингээ үнгүү гадаад хүмүүс зориулсан хөнгөлөлттэй зөндөө олон тийм нөгөө сервис үйлчлэгүүд их байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгоныг тэр манай Солонгос талынхаа маань судлаад тэрийг нийтлэл мэдээлэл оруулахад оруулна. Тэгээд нөгөө сэтгүүлгээ мэдээлэл гэдэг хүмүүсээс нөгөө яг аль бисны мэдээ энэ төр хүсээд байж магадгүй стандарт тий. Бид нар болохоор залуучууд ажиллаж байгаа нийтлэл блог тал руугаа ер нь бол нийтлүүдэд бичгэн. Тэгэхээр уншихаар ингээд яг мэдээ уншиж байгаа юм шиг ч юм уу нөгөө Google руу орохоор ингээд бах амар хүнд агуулгатай үгтэй ингээд нийтлүүд байдаг штэ. Тэгээд тийм юм уншихаар хүн бас ингээд цуцах сүүлийн үений ялангуяа залуучууд бол урт текст уншихаа болцоо. Тэгэхээр бид аль болох хөнгөн байдлаар ингээд яг хэлж өгч байгаа юм шиг ярьж өгч байгаа юм шиг энгийн үгнүүдээр илэрхийлээд мэдээллүүдэд нийтлүүд олж бичээд явна. Тэгэхээр ер нь цаашдаа Солонгост амьдрах хүсэж байгаа Солонгост очоод нэг одоо 7 хоног ч сар хоног ч ер нь бол мэдээлэлүүд маш шаардлагатай шүү дээ. Мөн Солонгост амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн одоо дахиад цаашдаа бид нар энэ байдлаар яах вэ? Энийгээ яаж анслах юм бэ? Эсвэл энэ талаар мэдээлэл нь хаанаас олд юм бэ гэдээ ингээд явхлаар тэрийг манай одоо Avizom бол бид нар чадах ятгаараа тийм мэдээллийг хүргье. Та бүхний Солонгост дах найз олё. Бид нартай ингээ хоорондоо хуваалцаа мэдээлээ би эндээ өгөө. Нөхөрсөг ийм гоё тийм брендли орчинг үүсгэх гэсэн юм бол зорилготой байгаа. За Солонгост болохоор ингээ Naver гэдэг маш том платформ байдаг шүү дээ. Солонгост одоо бүхэл мэдээллийг хайгаад олдог тий. Тэгэхээр бид нар бол монгол хэл дээрх Naver олё гэж бодож байгаа байхгүй юу? Ямар одоо хүссэн мэдээллүүдээ ороод хайгаад олоод хардаг. Тэн дээр өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцдаг. Мөн одоо мэрэгжлийн хүмүүсийг тэндээ бас урьж авчираад тэр хүмүүс зөвлөгөө өгдөг. Хуулийн зөвлөгч нар ганцхан хүнээс ингээд очиод мөнгө төгрөг төлөөд авдаг биш тий. Манай платформ нэгдчих юм бол тэндээс одоо жишээлбэл бол визтэй холбоотой асуудлыг асуухад тэн дээр хідэн мэрэгчлэлтэнгүүд давхар хариу өгч яадаг байвал их сонирхолтой байхгүй тий. Тийм бол тэндээсээ бодит мэдээлэл хүн олж авах нь шүү дээ. Монгол хэл дээр гол нь. Тэгэхээр энэ том амбицтай ер нь хэлж байгаа яг монгол хэл дээр Naver олё гэсэн зорилготой. Тэгээд одоо Википедиа гэдэг байгаа шүү дээ. Бас Википедиач болчмоор байл гэдэг шиг тий. Ер нь Солонгосын талаар А-гаас Z хүртэл Z хүртэл бүх мэдээллүүд нь ороод ирэхэд байж байвал их зүгээр байна. Яг одоо бид нар вебсайтаа нээхэ бэлдээд 100 гаруй нийтлэл мэдээллүүдийг бэлдсэн одоо ингээд ер нь хүлээгээл байж байна. Тэгэхээр гол нь бид нар зөвхөн хийгээд тэр вебсайт бол хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр яг адилхан энэ салбарын болон Солонгос улсад одоо яг ажиллаж амьдарч байгаа залуучууд бас хамтдаа орж ирээд бүгдээрээ мэддэг чаддаг юм аа хоорондоо солилцоод оруулаад тэгээд бүгдээрээ хамтдаа энэ вебсайтыг хөгжүүлэх маш гол зүйл байгаа. За сэтгүүлийн хувьд болохоор үнгүү тараагдана улирал нэг дугаар гарах юм. Тэгэхээр бас нөгөө анх удаа ийм гоё сэтгүүл үнгүү тараагдж байгаа байх гэж бас бодож байна. Энэ бол дандаа зардаг шүү дээ. Маш үнэтэй хэрэглэгдэх учраас. За тараалтын хувьд болохоор Монголд Капебэнийг яг үндсэн 7 салбар байдаг. Тэгээд тэр 7 салбар дээр олчоод ингээд байршуулсан өчтөрөөс эхлээд байршуулсан байгаа. Очиод үзээд аваад явах боломжтой. За хоёрдугаар News Cafe гэдэг энэ сэтгүүлч нарт зориулсан ийм гоё кафе байгаа. Энэ кафед бас бид нар ингээд үнгүү байршуулсан байгаа учраас хүмүүс өөрсдөө ирж үзээ таалагдах юм бол ингээд аваад яваарэ гэж хүснээрээ. За Солонгост байгаа хүмүүсийн хувьд Монгол 5-ны бүх энэ үйлчлэгний газруудаар бол байршуулчихна. За тэрнээс гадна HSID яам, консул тэгээд
хөдөлмөр үйлчлэгээний төв гэх мэтчлэн нөгөө монголчуудад илүү үйлчлэгээ үзүүлдэг газруудаа ердөөдөө байршуулна. За Илсан хотод гэх юм бол Илсан хамгийн их ер нь хүн их байгаа ингээ Сөүл хот шүү дээ. Сөүлд бол маш олон газруудаар нэн ялангуяа монголчуудад хамгийн их байрладаг одоо Жүнгнангүү ч юм уу, Мяммогдон, Самбон гэх мэтчлэн энэ дүүргүүдэд байгаа төвүүдээр бол тавина. За хоёрдугаар Илсан хот бол бас нэг монголчуудын баг нэг Монгол таавны маягийн тийм бараг жижиг сум шиг болцсон. Гэр бүлээрээ голцоо хүмүүс амьдардаг. Тэгээд Илсан хотод Наамуу төв гэдэг хүүхэд сургууль хөгжлийн төв байдаг. Тэр төв дээр сэтгэл зүйн төв байдаг. Тэн дээр бид нар бас тавина. За мөн одоо Чонжуу хотод яг өнгөрсөн жил 11 сард байна уу да бас нэг Монгол хөгжлийн төв гэдээ нэгдсэн байгаа. Тэр төв дээр бас бид нар ингээд тавина. Гэх мэтчлэн ер нь монголчуудыгаа айл болох олон байгаа. Тэгээд тэндээ очиод зөөрөд очдог газруудад бид боломжоор байршуулж байгаа очиод бас сонирхоод үзээрэй. Гэхдээ бас нөгөө ингээд алдагдмал хотуудад ганцаараа ч юм уу ингээд зөөгүүлээ ажилтдаг амьдардаг хүмүүс байдаг. Нэг ялангуяа гэрээний хүмүүс бол ихэвчлэн одоо нэлээд зайдуу алдагдмал байдаг. Тиймэрхүү хүмүүс маань бас ингээд бас монгол хэл дээр гоё сэтгүүл аваад уншмаар байгаа ч гэсэн тэр олон удаа Сөүл рүү явж чадахгүй ч юм уу өөр хотод руу явж чадахгүй тохиолдол болохоор бид нартай бас одоо энэ цахим хуудасаар ч юм уу холбогдоод хаягаа авах юм болоод бид нараас ингээд дэлбэгээр хөргүүлээд явж болно шүү. Та бүхэн маань ингээд сэтгүүлээ гарангууд нь ингээд бид нар руу хэлэх юм бол бид ингээд байнгын та бүхнийгаа ч ингээд гоё сэтгүүлээр тархичин гоё баясгаа дэлгэгээд өгөх болно. Бас харин олгох гэж бодож байгаа хэл дээрээ бас сэтгүүл үзгээр. Миний хувьд болохоор анх 2012 онд Улаанбаатар одоо Мөсийн Улаанбаатар их сургууль гэдэг тэрний сэтгүүлчийн мэргэжлэр 4 жил бакалавра төгсөөд Солонгос руу магистрал олон улсын харилцаагаар магистрийг хамгаалсан байгаа. За тэрний дараагаар дахиад одоо нөгөө орчинд нэг амьдраад ихлээр энэ газраас яг юу сурвал зүгээр юм бэ гэсэн нэг мэдрэмж төрж ин л да. Тэнгүүд эхний нэг 4-5 жил яг үнэндээ юугаач мэдгүй, юу сурж байгаагач мэдгүй өнгөрчдөг байхгүй. Тэр олон улсын харилцаа уул анхандаа олон улсын сэтгүүлч олъё гэж зориод амар утсан чинь олон улсын харилцаагаар надад нөгөө хилээ сайн түүсэн мэдгүй болохоор хичээлээ сайн ойлгохгүйгээс ингээ ер нь явцаараа төгсчдөг. Тэгээ төгсөөд дуусны дараа за одоо би яах вэ гэдэг ингээ бодсон чинь надад Солонгосын нөгөө нийгмийн халамжийн бүтцэн маш их таалагдсан байхгүй. Одоо 60-70 настай хүмүүс ингээ их сургууль төгсөөл хохны баяр хийгээл тэ тэнгүүтээ гой ингээ хоорондоо ивентүүд уулзалтууд зохиогоол тэр хүмүүс зориулсан халамжийн үйлчлэгээнүүд нь баг маш өндөр сонирхолтой байсан. Тэнгүүд тэгвэл би энэ халамжийг судлал тэр манай Монголын 60-70 настай хүмүүс яг үнэндээ хүүхд тархаас өөр ажил баг олдохгүй хэцүү шүү дээ тэ. Тийм бол энэ хүмүүсийн чөлөө цагаа өнгөрүүлдэг энэ хүмүүс боломжийг олгодог ямар хөө систем байна вэ? Энийг тэгвэл Солонгосоос бас сураад судлаад явбал ямар юм бэ гэсэн үднэс магистрийг дахиад нийгмийн халамжаар Улаанбаатарын Сөүлийн их сургуулийг төгссөн байгаа. За тэрний дараа төгснөхийн дараа ингээ уул төгсөө шууд Монголд ирээд ажиллаад алаад өгье гэсэн чинь бас нөгөө гэр бүлтэй болоод тэндээ жоохон удаан хугацаанд орших суухаар болчоод тэгээд Мкор гэдэг Мкор CGM гэдэг Монгол Солонгост хамгийн анхны монголчуудын сайт нэгдээд тэрэн дээр мэдээ хөтлөж эхэлсэн 7 хоногийн тойм мэдээг 7 хоногт нэг удаагаар дүрстэй мэдээ хөтлөж эхлэнгүүт хүмүүс ямар их мэдээлэлээр хангацсан байд юм бэ? Яг удаан амьдарч байгаа хүмүүсээс гадна очиод удаагүй бас хэлэндээ жоохон одоо хангалттай биш хүмүүс чинь мэдээний сэтгүүлийг ер нь бол хэлийг бид нар ч ойлгохгүй. Маш нөгөө хандсынхаа агуулгаар ингэ бичдэг болохоор зүгээр Солонгос хэлтэй хүн болоод мэдээг яагаад хараач ойлгодгүй байхгүй. Одоо би ч гэсэн ер нь бол нэг 70-80% л ойлгодог. Тэгэхээр ч энэ мэдээг бид нар мэдмээр байдаг. Тухайн цаг үед юу болж юм те? Солонгос ямар юм болоод байгаа энэ Солонгос хойслонгостойгоо байлах гэдэг юм уу байлахгүй байгаа мó тий бөмбөг хайцсан юм уу тэр нь хаана хаягдсан ч гэдэг юм уу тэрнээс гадна одоо гадаад хүмүүс зориулсан маш олон бодлогод байнга өөрчлөгдөж шинжлэгдэж орж идэг тэгвэл энэ нь одоо яг яаж шинжлэгдээд байгаа юм тий ер нь хамгийн наад захын одоо цалингийн доод хэмжээнд хэдий бид нар тэр цалингаа авч чадаад байгаа мó үгүй мó ажлын цаг нь яаж таарад байгаа юм тэгвэл илүү цаг гэхээр энэ биднэрт яг ямар хүрээлттэй хүрээд байгаа гэдэг ч юм уу энэ талын ингээд судалгаа тэр нөх хэлнээсээ болоод бид нар чинь зөндөө асуудлууд гарна шүү дээ тэр энийг бид нар Монгол хэл дээр яг мэдээллүүдийг тухайн үеийн цаг үеийн мэдээллүүдийг 7 хоногоор нь таймлоод яг монголчуудад хэрэгтэй мэдээллийг түүж аваад дүрстэйгээр мэдээ хөрвж эхэлсэн байхгүй юу. Тэнгүүд хүмүүс үнэхээр мэдээлэлээр цангацсан байгаа юм байна. Маш хэрэгтэй байгаа юм байна гэдэг ойлголтыг бол тийм тохиогол авсан. Мкор сайт маань бол үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллүүдээр байнга оруулж байгаа. Тэгээд Монгол компани болохоор виз оршин суух виз бол өгөх боломжгүй болохоор би Солонгос компанид ороод өөрийнхөө визийг одоо оршин суух руу солиулах шаардлагатай болсон учраас анх ингээ гар утасны газар бол ажилд орсон. Тэгээд анх орчоод гар утас дараад ингээ дугаар холбоод явжсэн чинь манай захирлын хувьд гадаад их нэртэй. Тэр их нэрт бас нөгөө
энэ мэдэх хэрэгцээ байна шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн ч өөрөө солонгос хэл хоёул англи хэлээр ярьдаг учраас тухайн орныхоо одоо өөр орос хүн байж байгаад орос хэл дээр ингээ мэдээлэл хайх гэхээр юу ч бас байхгүй гарч ирэхгүй байна. Айгу хэцүү байна гэж ингээ нөхөртөө хэлсэн л л та. Тэгэнгүүт тэгвэл гадаад хүмүүс ер нь хэл дээр нь мэдээлэл маш тутмаг байгаа юм байна. Энийг нь хайлтыг нь хайхад хэлээрээ хайхад бодит мэдээлэл гарч ирдэг ингээ зөвлөд өгдөг. Тийм одоо цонх платформ хэрэгтэй байна гэж захирлын үндснээрээс надад энэ саналыг тавиад тэгвэл ингээ Монгол талаас эхлээд үзгөө би өөрөө энэ салбарт ажиллаж байсан. Бас мэдээлэл талтай нэлээд бас шуналтай байгаа даа шүү дээ. Би ч өөрөө мэдэх хүсэлтэй байгаа учраас тэгээд хамтраад ингээд энэ төслийг хэрэгжүүлээд үзүүл яасан юм бэ гэд 24 оноос эхлээд бид энэ төслийг хэрэгжүүлээд вебсайт бол бидний зорилго байгаа даа. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн SMS тал эхлээд маркетинг чухал шүү дээ. Яг юу хийх гээд байгаа. Энэ вебсайт гараад шууд ална гэж угаасаа байхгүй. Таниулах, ойлгуулах шаардлагатай байна. Энэ вебсайтыг бид нар яагаад энэ одоо өөрийнхөө хамгийн мэдээлэл өгөөл тэ мэйл хаягаа өгөөл пассвортоо хийгээл ингээд ороход яг найдвартай зөв платформ буюу юм уу энэ ямар газар юм бэ гэдгийг эхлээд таниулах шаардлагатай учраас тэргээ бид нэр SNS буюу YouTube одоо Facebook Instagram-аараа өнгө төрхөө тодорхойлоод бид нар ийм хүмүүс байгаа шүү ийм мэдээллүүдийг ерөн цаашдаа хүргэн шүү гэсэн одоо агуулга гаргаад эхэлсэн байгаа. Манай контент залуучуудад маш их хүрж байгаа. Үнэнгээ анзаар харангуудаа манай ингээ логог хараад хүмүүс тэр Авицом цэг юм гээ тэр юм уу Авицом Монгол юм уу гэж хэлж байгаа байхгүй. Тэр өнгө төрхийн явууд ингээ яг нөгөө тогтсон учраас энэ брэнд олгож чадаад байгаа. Тэгээд нөгөө сүүлийн үед нөгөө залуучуудын Солонгос Монгол залуучуудын болцооны контент энэ төр хийгээд өөдснөө да тийгүүд хүмүүс тэр маш их сонирхолтой санагдаад миний бас анзаарч байгаа зүйл нь Солонгос монголчуудын хувьд контент хийх сонирхолтой хүмүүс маш их байдаг. Тийгүүд нөгөө сонирхчийн төвшөнд хийж штэ гэдэг чинь тий. Тэгэхээр бид нар болохоор яг одоо стандартын төвшин яг солонгочууд контент үгээр алдаг шүү дээ. Тэгвэл бид нар тэрийг төвшөнд шин зураг гоё монголчууд гоё юм үзүүлмээр чанартай юм үзүүлмээр ингээд яг ингээд бүр бичлэгийн YouTube-ийн бага бүрдүүлээд яг мэрэгжлийн хүмүүс ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр бас нэлээ гоё үзүү штэ. Монголчуудынхаа бас нүдийг баясгасан, чихийг баясгасан. Тэгээ бас дараа нь тархинд баясгах гад те ийм сэтгүүлийг гаргаад байна. Тэгээ та бүхэн бас нэлээ сонирхоод манай одоо энэ арт дээр нь QR код байгаа. Энэгээр орох юм бол манай нөгөө SNS захим цугууд бүгдээрээ линк нь орсон байгаа. Ороод сонирхоод бас үзээрэй ямар хүмүүс юу хийгээд байгаа юм бэ гэж сонирхоод үзээрэй гэж хүсмээр байна. За миний хувьд болохоор бас адтай кейс ахгүй юу? Яг ингээд өөрийнхөө мэрэгсэн мэрэгчлэрээ өөр оронд ажиллана гэдэг нь бас цөөхөн. Гэхдээ нэг амар адтай одтой төрцөндөө биш дээ. Хүний яг хичээл зүтгэл олох хүн маш чухал. Одоо яг энэ сэтгүүл дээр гарсан манай cover модель болохоор намуу гэдэг модель охин баггүй юу? Тэгэхэд энэ охин ч гэсэн одоо модельээр ажиллаж байгаа Солонгос маш том брэндүүдтэй Kia гэдэг машины ч юм уу. Одоо энэ охины реклам нь Netflix-ээр гарч ийн. Одоо метрон дотор явж байхад ингээд самбар дээр энэ охины реклам нь гарч ийн тий. Тэгэхээр энэ хүний одоо сэтгүүлийн ярьцлаган дээр бас гардаг хгүй юу. Хүн өөрөө хичээх шаардлагатай. Би ингээд энэ хүн өөрөө би танаа модель олъё. Би ингээд өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна ингээд айгүй олон газар руу санал явуулсан байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд тэндээс нэг нь бол олдчихл дараа шүү тий. Тэг хүн өөрөө хичээгээд миний хувьд болохоор сэтгүүлчээ төгсчөөд яг нөгөө Монгол сайттай ажиллаад эхэлсэн надад маш их даваа тал болсон. Тийм болохоор ингээд хааж утсан гэсэн би бол ингээд сэтгүүл зүгээр ажиллаж исэн гэдэг юм бол намайг сонирхож эхэлж штэ. Тэгвэл бид нар өөрсдөө нөгөө хамгийн том даваа тал нь гадаад хүн. Бидний зах зээл бид нар өөрсдөө ойлгох. Солонгос хүмүүс бол бид нарыг ойлгохгүй. Тэгээд бид нар заавал байх ёстой байхгүй тэр компани. Хэрвээ гадаад руу юм хий гэж Монгол руу юм хий гэж явж бид нар хэрэгтэй. Тэгээд тэрийг ойлгох хэрэгтэй. Би танай компани хэрвээ Монголд юм хий гэж би танай компанид хэрэгтэй. Би мэрэгчлэрээ ийм. За мэрэгчлч таарахгүйсэн ч гэсэн би энэ л ингэж хөрөх чадвартай ажиг юм те. Миний онцлог давуу тал ингэ маш өөртөө ихтэй байхыг би бүр залуучуудын ялангуяа маш хэлмээр идэх байхгүй. Тэгээд нэгдүгээр хэл тийм ээ огт хэлгүй байх юм бол бас ойлголцоход хэцүү шүү дээ. Тэгээд сүүлийн үед Солонгос ч гэсэн нөгөө англи хэл дээр маш их одоо үйл ажиллагаа гадаад хүмүүс рүү чиглэлээр ихэнх нь англи хэлтэй байгаа учраас англи хэл ер нь Солонгост мэддэг болоод очих юм бол ажлын байр бол үнэхээр гацдаггүй яг өөрийнхөө хүссэн ажлаа хийгээд маркетингийн талаар ч юм уу хийгээд явах боломжтой. IT-ийн талбарт ч гэсэн манай монголчууд маш их залуучууд ажиллаж штэ. Тэгэхээр бид нар бас энэ сэтгүүл дээр дараа дараагийнхаа зочноор яг салбартаа мэрэгчлэрээ амжилттай яваа залуучуудынхаа ярилцлагуудыг оруулаад явах болно. Тэгэхээр тэр хүмүүсийн бас ямар урам зориг аваасаа гэж хүсэж байна. Яаж энэ одоо үнэхээр мундаг болоод тэр хүмүүс мундаг байгаад байгаа юм гэхээр яг үндэ бол үгүй. Тэ тэр хүн мундаг болох гэж зорж байгаа байхгүй юу? Өөртөө ихтэй өөрийгөө би мундаг болгомоор гэж зүтгэж байгаа учраас тэр орон зайг нь өөрөө эзлээд өөрийнхөө одоо өөртөө ашигтайгаар ажиллаж штэ. Бис өнөөдөр амар мундаг сэтгүүлч болчоо ч юм уу амар лаг хүн болчоод энэ сэтгүүлийг гаргаад Солонгос Монгол гэдэг ингээд сууж байгаа юм биш байхгүй юу? Би миний хувьд яг сэтгүүлчээрээ ажилласан Монголд бол ажилласан туршлага байхгүй хэрнээ зөвхөн Солонгост байхдаа одоо тэр MCO гэсэн сайт дээр ажилласан ба штэ. Тэнгүүд тэр чинь зөвхөн би өөрөө мундаг байхаа хичээгээл
энэ салбартаа л би орчвол те би болно доо гэд ингээд зүтгэж байгааг нь л ер нь бол хүчлэхээр би заавал мундаг байж дараа нь бэлэн болж иж биш. Одооноос та нар намайг бэлд. Та нар намайг мундаг болго. Надад хөрөнгө оруулалт хий те би чаднаа. Би болно шүү дээ. Яг тэгвэл миний суур хүмүүжил байна, миний суур үзэл бодол байна, суур чадварууд байна. Тэрийг та нар хөгжүүлэлтэй гэд эхлэх ёстой гэж би бодож байгаа байхгүй. Түүнээс мундаг болчоод би лаг болчоод би их хэлээ сурчаад солонгос хэлийг би сурсны дараагаар ч гэдэг юм уу би их сургуулаа төгсчөөд энэгээр би хэдэн диплом хамгаалчаад гэж бодоод явах юм бол тэгэл яваа л. Тэгэхээр зүгээр намайг та нар диплом хамгаалвал те намайг та нар хэл сурга би өстө алнаа л гэсэн бодолтой байх хэрэгтэй гэж юу нь бодож байна. Би хамгийн анх л нөгөө цагийн ажил оюутнууд чинь хийжтэй. Тэгтээ баг хэлгүй шахав байсан байхгүй. Тэгтээ зөөгчөөр ингээд ажилд ярьслага өгөөд очоод миний хэл амар муу. Тэгтээ би хэлсэн байхгүй. Би чаднаа. Би хурдан хөдөлгөөнтэй. Би ингээ хүмүүсийн амар маш сайн ингээ даргыг нь олчноо. Тэгэхээр би танаа ширээгээл цэвэрлжээ. Би захиалга авахгүй гэж болно. Яг хэл муу юм чинь. Тэгэхээр нөгөө зөөгч ихнэр амар дуртайхгүй. Хамгийн хүнд хүсрийг би хийчихье гэдэг штэ. Тэгээ би угаасаа хэл сайжирчин. Гэт тэгсэн чинь үе жижигчтэй ямар одоо хичээл зүтгэлтэй юм бэ? Алил гэсэн бодолтой охин байна. Ямар мундаг ингээд өхөөрдөд авчиж байгаа байхгүй ажил. Тэгэл 7 хоногт яг ми ингээд нөгөө захиалга авч чадахгүй болохоор хамт ажиллаж байгаа хүмүүс хэцүү байсан л хальта. Гэхдээ би араар нь зөв бүх ширээг нь цэвэрлэргүйгээл те. Хамаг юм хийгээд нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс маань намайг өхөөрдөөд тэгээд эхлэнгүүд би тэр солонгосчуудаа ороод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэл хамтдаа ярилцаал өдөр тутмын цайны цагаараа ингээд яриад ингэсэн явсаар агаад яг хэл болвол сайжирсан. Тэгэхээр дараа нь заавал сайн болчоод би хэлээ сайн сурчаад ажил хийн ч гэдэг юм уу. Би зөөгч хэлтэлгүй зөөгч хийн гэж юусоо бодож болохгүй. Намайг хэлтэй болов. Би зөөгчийг чадна те. Би надад тэр зөөгч зөвхөн хэлээр хийдэг ажил биш шүү дээ. Тэгвэл би бусдын минь чадна дараа нь хэлээ сурч гэдэг юм. Ийм байдлаар ер нь гадаадад солонгос хэлтгүү гадаадад байгаа хүмүүс маань залуус маань өөртөө маш ихтэй байгаад өөрийнхөө үнцэнтэй байлгаад та нар надад хөрөнгө оруулалт хий гэсэн тийм зарчимтай байвал их зүгээр юм болов уу гэж бодож байна.